Сэдвгүй хөгжүүлэх оюуны хөлөгт тоглоом Отеллогийн Аз номхон далайн орнуудын аврах шалгаруулах анх дугаар тэмцээн өнөөдөр эхэллээ. Тэмцээний эхний өдөр 7 үргийн тоглолт боллоо. Оюуны хөлөгт тоглоом Отелло 1971 онд Япон улсад анх үүсч өдгөө дэлхийн 72 улсад хөгжижээ. Отеллогийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээн 1975 оноос эхлэн явагдаж ирсэн бол Аз номхон далайн орнуудын аврах шалгаруулах тэмцээн Монгол улсад анх удаа зохиогдож байгаагаараа онцлогтой. Анхны тэмцээнд Япон, Бүгд найрамдах Хятад ард улс, Бүгд найрамдах Солонгос улс, Тайланд, Сингапур, Малайз, Индонез, Австрали гээд 10 улсын 114 тамирчин оролцож 12 хүртэл 13-аас 15 хүртэлх насны охид төвгүүд 16-аас дээш 60-аас дээш насны эрэгтэй эмэгтэй гэсэн ангиллаар өрсөлдөж байна. Тэмцээнд бүрэлдэхүүний хувьд дэлхийн 5 удаагийн аварга Япон улсын тамирчин Юсике Таканаши, дэлхийн 3 удаагийн аварга Мураками Такеши, өнгөрсөн 2022 оны Отеллогийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээний аварга Кенто Урано нарын тэргүүтээ шилдэг тамирчид хүрэлцэн иржээ. Аз номхон далайн орнуудын аврах шалгаруулах тэмцээн Монгол улсад зохиогдож байгаад баяртай байна. Миний хувьд энэ тэмцээнд олон хүчтэй тамирчидтай өрсөлдөж байгаа учраас жаахан сандарч твдэж байна. Тэмцээний үйл ажиллагаанд тэмцээнд оролцож байгаа бүх тамирчидтай амжилт хүсье. Хоёр талын хар цагаан дисктэй тоглодог байгаа. Тэгэхээр голдоо орсон дискийг өөрийн талд урвуулж авдаг гэсэн үг. Тэгэхээр өнгөн солигдно гэсэн үг. Тэгэхээр хар цагаанаас тоглоно. Тэгэхээр харын хоёр диск цагааны дискийг голдоо оруулвал тэр өөрийн болгоно гэсэн үг. Цагаан тэгэхээр хар дискийг голдоо оруулахаар өөрийн болгоно гэсэн үг. Тэгээд тоглолтын төгсөд хэн олон дисктэй нojдог тийм хялбархан дүрмтэй байгаа. Отелло хэмээх сэдэвгүй хөгжүүлэх хөлөг тоглоомын Аз номхон далайн орнуудын аврах шалгаруулах анх дугаар тэмцээнийг 6 хоногийн дараах байдлаар насан туршидын ангиллалд эрэгтэйчүүдээс Япон улсын тамирчин дэлхийн аварга Кента Урано нэг чажигдлыг 6 оноогоор тэргүүлж байгаа бол эмэгтэйчүүдээс Бүгд найрамдах Солонгос улсын тамирчин Ли Чун Ай 4 оноогоор хошуучилж байна. Энэ тэмцээн Швейцар системээр 11 өрөг үргэлжилнэ.